За сайн байцгаана уу. Миний нэрийг Лавгсрын гэдэг Нээс дахлах сургуулийн сургалтын менежерийн ажилтай. За 2005 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. За ингээд 3 жил их сургуульд ажиллаж агаад 2008 оноос эхлээд 12 жилийн амьдралынхаа 12 жилийн хугацааг бол хобби сургуультай холбосон байна. За энэ хугацаанд бол жирийн багшаас эхлээд сургалтын менежер хүртэл ажилласан юм байна. За ажиллаж байгаа хугацаанд олон зүйл тохиолдсон мэдээж хэрэг. За хамгийн том миний бахархууштай зүйл гэх юм бол 3 жил сурах хүчийг бичгээд оролцсон баг жишээтэй. Өнөөдрийн хандлага, боловсролын хандлага бол хэмэл оюун ухаан, мэдээллийн технологи байна. Өчигдөрхөн хүртэл Монголын боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын гол онцлог бол англи хэл, математикийн боловсрол дээр сулгуулж ирсэн бол ирээдүйд хүүхдүүдэд маань бол хамгийн хэрэгтэй зүйл нь мэдээллийн технологи боловсрол юм байна гэж үзээд энд дэвч хүчтэй сайхан залуучуудтай хамтарч ирээдүйн боловсролын хүүхдүүдэд олгоё гэсэн чин хүсэлтэйгээр энэ дээр ажиллаж байна да. Мэдээж хэрэг манай сургуулийн хамгийн гол чиглэл бол мэдээллийн технологи байна. За үүний зэрэгцүүлээд сурагчдаа бид нар математикийн боловсрол, англи хэл, хятад хэлний хичээлүүдийг бол төлхөө оруулж өгөхөөр ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За түүнчлэн ерөнхий боловсролын стандартад заагдсан бусад бүх хичээлүүдийг бол заавал судлах хичээлүүдийг бүх бүрэн эзэмшүүлэх ийм бодлого төлөвлөгөөтэй багш нараа одоо сонгож шалгаруулж аваад ажиллахад бэлэн болоод байна да. Миний мөрөөдөл бол Монгол Улсын анхны шинжлэх ухааны том музей байгуулах мөрөөдөлтэй. Магадгүй манай музей нэг хэсэгт бидний Нээс сургуулийн сурагчдын бүтээсэн хэмэл оюун ухаантай роботууд та бүхэнтэй уулзах байх.